Сайн байцгаана уу. Эрхэм үзэгчдийн мэндийг хүргье. Өнөөдөр бол 2025 оны 7 дугаар сарын 31-ний пүрэв гараг. Та бүхэнд Training Department-аас 7 сарын 25-нд гаргасан албан мэдээг сэрүүлж хүргье. Энэхүү мэдээний үндсэн агуулга болвоос Америкийн цаашлуулын бус визийн ярилцлагаас чөлөөлөгддөг байсан хүмүүст хамаарахаар байна. За та бүхэн дэлгэц дээрээс мэдээний албан их сурвалжийг харж байна. За энэхүү мэдээнд дурдсанаас үзэхэд 9 сарын 2-ноос эхлэн Америкийн цаашлуулын бус виз мэдүүлж байгаа бүх хүн үүний дотор 14-өөс доош насны хүүхэд 79-өөс дээш насны хүмүүс визийн ярилцлагад өөрийн биеэр оролцох шаардлага хэрэгжиж эхлэх гэж байна. Харин энэ журамд дараах 3 нөхцөл хамаарахгүй гэж заасан байна. Нэгдүгээрт НАТО гэх мэт олон улсын байгууллагын гишүүд албан хаагчид. Хоёрдугаарт албан болон дипломат байгууллагын гишүүд. Гуравдугаарт B1 юм уу B2 эсвэл B1 B2 хавсарсан визээ сонгуулж байгаа хүмүүс. Эдгээрт визийн хугацаа дуусахаас 12 сарын дотор сонгуулж байгаа. Улмаар тухайн визийг анх авах үедээ 18 нас бүрэн хүрсэн байсан хүмүүс зэрэг. Эдгээр дээр дурдсан 3 ангилалд байгаа хүмүүс визийн ярилцлагад орохгүй байх хөнгөлөлтийг хэвээр үлдээсэн байна. Энэхүү дээр дурдсан 3 төрлөөс бидэнд түгээмэл хамаарахаар байгаа нь 3 дугаарт заасан аялын визийн сонголт байгааг та бүхэн харж байна. Маш товчхондоо одоогийн хүчинтэй хэрэгжиж байгаа B1 B2 аялын визийг сонгуулахдаа өөрийн биеэр ярилцлагад орохгүйгээр материалаа бүрдүүлж өгөөд визээ сонгуулж авдаг зохицуулалтыг хэвээр үлдээсэн байна. Харин энэхүү хөнгөлөлтөнд хамрагдахын тулд тухайн виз сонгуулж байгаа хүн нь виз сонгуулах хүсэлт гаргах үедээ өөрийн төрөлх эх орондоо амьдарч байгаа. Өмнө нь виз татгалзаж байгаагүй. Мөн визийн ямар нэгэн зөрчилгүй байх гэсэн ийм шаардлага тавьсан байна. Энэхүү шинэ журам бол 2025 он буюу энэ оны 9 сарын 2-ноос эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Тиймээс 9 сарын 2-ноос өмнө цаг авсан 14-өөс доош болон 79-өөс дээш настай хүмүүст энэ журам үйлчлэхгүй гэж ойлгогдож байна. Харин 9 сарын 2 болон түүнээс хойш цаг товлогдсон эдгээр насны хүмүүс заавал өөрийн биеэр элчин сайдын яамн дээр очих шаардлагатай болж байгааг энэхүү мэдээнд тухайлан дурдсан байгааг та бүхэнд дуулгалаа. Ямар ч тач 14-өөс доош болон 79-өөс дээш насны хүний визийн асуудал хариуцаж байгаа хүн байгаа бол өөрийн оршин суугаа улс орны Америкийн элчин сайдын яам консулын албатай холбогдож лавлаж тодруулах шаардлагатай болж байна. Ийхүү Америкийн цаашлуулын бус визийн ярилцлагад орж буй зарим нэгэн шинжилсэн журмын тухай мэдээг та бүхэнд товчиж хүргэлээ. Дашин дөртөхөд манай сувгийг үзэж байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь ямар ч тач 50-аас дээш хувь нь манай сувгад subscribe хийхгүйгээр үздэг гэсэн ийм статистик дүн бол гарч байна. Тиймээс хэрвээ та манай сувгийг үздэг, магадгүй анх удаага үзэж байгаа, улмаар манай сувгад хараахан subscribe хийж амжаагүй байгаа бол бидний ажлыг дэмжиж яг манай сувгад subscribe хийгээрэй гэж хичээнгүйлэн хүсье. Ингээд та бүхэндээ товчхон мэдээллийг хүргэлээ. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.